За энэ өдрийн мэндийг хүргье гэж. За өнгөрсөн хугацаанд маш богинохон болж өнгөрсөн ардчилсан намын сонгуулийн тухай бас нэг бодлоо хуваалцъя гэж. Тэгээ мэдээж бид бүхэн ч нөгөө ардчилсан үндсэн хуультай ийм ус орно л доо. Тэгээд нөгөө ардчилсан гэдэг энэ одоо үнэт зүйл, тэгш байдал, шударгын ёс, хүний эрх гэл маш олон зүйлийг тунхагласан байдаг боловч өнөөдөр одоо ардчилсан намын дотоод сонгуул маш одоо хаагдмал, маш одоо нууцлагдмал, маш их сонирн байдалтайгаар боллоо. Тэгээд өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн хугацаанд энэхүү одоо нөгөө нийгмийн сүлжээнд яваад байгаа ороно майнингийн авилгалын гэрээг дэмжигсэд, за мөн оюу толгойн гэрээг үйлдэгсэд, мөн түүнийг одоо дэмжигсэд гэдэг юм уу. За эдний гар хөл гэдэг юм уу. За эдгээр нөхдүүд Монголын ардчилсан намын үндэсний бодлогын хороонд ингээд ороод ирж байгаа. Маш олуулаа гэж. Тэгээ их сонин ийм үйл явдал боллоо. Болж байна. Тэгээ нэг үнэт зүйл гэдэг байна шүү дээ. Ардчилсан бид бүхэн бодох ёстой юм шиг санагдаж байна. Тэгээ би бол бодож байгаа. Тэгээ асуумар юм шиг санагдаж байна. Ардчилсан намын дотоод сонгуул ямар асуудал өрнөвөө, юу болж өнгөрвөө, маш олон байдлаар, маш олон газар мөнгө тараасан гэж одоо яригдж байна. За маш олон одоо саналыг худалдаж авсан гэж яригдж байна. Маш олон гэж байна шүү дээ. Зүйлүүд яригдж байна. Тэгээ энэ дээр мэдж байгаа хүмүүс байвал коммент бичээд хариулаад өөрөө мэдээж гэж байна шүү дээ. Ардчилсан нам бол маш том одоо үйл явдлын гэрч бөгөөд бас түүхэн цаг хугацаанд бас томоохон одоо хүчин зүйл, нөхцөл байдлыг, за бодит байдлыг гэдэг юм тодруулах ийм одоо намаа гэж одоо миний хувьд бол харж байгаа. Гэтэл өнөөдөр ийм одоо ёс суртахуунгүй маш бүдүүлгээр одоо дотоод сонгуулаа хийж байгаа явдал нь бол өөрөөр хэлэх юм бол энэхүү намыг дагах гэдэг юм уу, одоо дэмжих гэдэг юм уу, бас юм ёс зүй үлдээсэнгүй гэж одоо миний бие одоо харж байна.